сайд ашиглах талаар тайлбарлая. Тэгэхээр бид нэр нэг жижиг диод гэж асууж үзье. Диодоо бол ингээд бордонд холбогдсон байгаа. Диодоо ингээд асууж үзье. За энэ борд маань болохоор 32 битийн MIPS процессортой ийм борд байгаа. Энэ бордны GPIO гаралтыг ашиглаад энэ диодонд тэжээл өгч асааж байна. Тэгэхээр бол энэ диодыг ингээд асаар унтрах ийм боломжтой байгаа. Тэгэхээр энэ диод асааж унтрааж яана гэж өөр юм бас удирдах боломжтой гэсэн үг. Тэгэхээр одоо арай өөр юм удирдах үзье. За бордноос диодоо хэлээ салгачи. За диод маань одоо нэг иймэрхүү ийм breadboard гэсэн хатан дээр ингээ хийсэн диод энэ эсрүүлжлээ одоо омын хуулийн дагуу ямар хэмжээтэй эсрүүлэлт авах бодод олчихно. Диодны юунаас вольтноос мэдээж хамаарна. Тооцоо бол ингээд хийчихсэн байж байгаа. Дараагийн нэг турших юм бол би өөр энэ жижиг хатан бэлтгэсэн байгаа. Энэ дээр бол эрлээ удирдах зорилгоор жижиг элементүүдийг тавьсан байж байгаа. Эсрэгүүцэл байгаа, транзистор байгаа. Тэгээд диод байж байгаа. За тэгээд энэгээр 220 вольтын эрлээ удирдах үзье. За эхлээд энэ нэг бордонд тавьсан. Тэгэхээр ийм эрлэгээ бол энэ вилтэн дотор хийгээд ингээд бэлтгэсэн. Эрлэгээ хийх буруу тарах гэж байгаа. За эрлэгээ халгана. За тэгээд тэжээлээ ингээд залгана. Ингээд одоо энэ залгууранд бол гэрэл ертийн хэрэглэж залгасан байгаа. Тэнийг асаач үзье. За эрлээ ажиллаад ертийн гэрлийн унтрааж асаач болж байна. За одоо интернетээр энэ гэрлийн унтрааж асааж болж байгаа хэсгийг бас шалгаач. За одоо гэрлийн асааж. За унтрааж. За унтрааж. Тэгэхээр энэ борд ашиглаад ингээд төлөвлөрийн жижиг автоматжуулалтын сонирхолтой жижигхэн төслүүд хийж болох нь байна. Аквариум удирдах, формын халагчийг унтрааж асаах, эсвэл формын гэрлийг унтрааж асаах, эсвэл агаар цулагчийг унтрааж асаах гэх юм уу. Эсвэл GSM-тэй залгаад өөр одоо гар утаснаас удирдах тийм боломжийг бас бүрдүүлж байгаа. Тэгээд
энэ боордны маань тусламжтайгаар ийм их юмнуудыг нэлээд хийж болохоор байна. Тэгэхээр боорд нь бол мэдээж юу ажиллаж байгаа вэ гэхээр боордон дээр FreeBSD болно ажиллаж байгаа. Тэгэхээр одоо FreeBSD ямар ч тустай гэдгийг харж байна та нар.